За тэгэхээр энэ бичлэгээр бүгдээрээ юуг OneNote дээр хийх вэ гэдэг талаар авч үзье. За тэгэхээр бид нар бол миний санал болгож байгаа OneNote дээр тэмдэглэлийн дэвтэр үүсгэх тэр бүтцийг ашиглаад төслийн менежментийг ойлгож авахд бол тэрийг ашиглана. Тэгээ илүү ойлгоход хялбар байлгах үүднээс төслүүд, талбарууд, resource буюу нөөцүүд, за тэгээд архив гэсэн энэ пара аргачлалыг ашиглаад ийм бүлгүүд үүсгэсэн байгаа тэмдэглэлийн дэвтэр дотроо. За тэр бүлгүүд дотроо дахиад хувь хүн, гэр бүлийн, ажлын, нийгмийн гээд бас 4 бүлэг үүсгэсэн байгаа. За эдгээр бүлгүүдийг ашиглаад бид нар хамгийн эхлээд resource хэсэг дээр энэ төслийн менежмент гэж яг ямархуу бүтцтэй юм байдаг юм бэ гэдгийг кодлол ашиглаад ойлгож авна. Тэгэхээр эдгээрийн зарим нь бол ингээд ийм маягттай, зарим нь бол ингээд нэр энтер байхгүйгээр үлдээсэн байгаа. Гол зорилго нь бол ер нь төслийн менежментийг ойлгож авах ч гэдэг юм уу те, хэрэглэх гэдэг нь өөрөө анханасаа бүгдийг мэдэх гэхээсээ илүү туршиж үзээд тэрийг яг хэрэгжүүлээд тэгээд тухайн нэг төслийн менежментийн процессыг эсвэл маягтыг ойлгоод тэгээд энэ бланк буюу юм тэмдэглэл байхгүй байгаа хэсгийг ингээд дүүргээд тэмдэглэлтэй болгоод явдгаа гэдэг санаа. Тэгэхээр энэ үүсгэсэн байгаа энэ бүтцийг юу гэж ойлгох вэ гэхээр төслийн менежментийн талаар миний мэдлэг гэж ойлгоно. Тэгээд энэ сургалтанд зориулаад ер нь бүгдийг тайлбарлаж амжихгүй. Ер нь бүгдийг эхнээсээ сайн нэг бүрчлэг үзээд явал маш их хугацаа орно. Дээрээс нь анхан шатнаас нь сурж байгаа хүмүүсийн хувьд тэр болгоныг бүгдийг ойлгоод хэрэгжүүлэх гэдэг бол ер нь бол нэлээд хүнд сорилт байдаг учраас миний хувьд яг өөрөө яаж сурж исэн тэрэн шигэ төслийн менежментийн өөрийнхөө ажилд хамгийн ойр практик хэрэглээтэй зүйлсүүдийг ингээд маягт байдлаар оруулаад яриад тодорхой нэг төслийн жишээн дээр явах болно. За тэгээд тэр төслөө хүмүүс бол өөрсдөө сонгоод надтай зүг юм хийгээд явна гэсэн үг тийм. За тэгээд ингээд энэ бүтцийг ингээд ашиглаад тэр сонгосон төсөл дээрээ буюу энэ project хэсэг рүү ороод PMP зэрэг авах гэдэг төслийг миний хувьд бол сонгоод та бүхэнд жишээ байдлаар гэхдээ бүгдийг нь биш тодорхой хэмжээнд тайлбарлаад явж байгаа. Тэгэхээр энийг дагаад хэрвээ надтай зэрэг ийм төсөл хийгээ явж байгаа бол бас дахиад өөрөө энэ төсөл дээр суух, бодох, тунгаах, нэмэлт мэдээлэл судлах хэрэг гарна. Тэрийг анхааруулж хэлмээр байна. Тэгвэл ерөнхий энэ зүйлс нь бол темплетүүд өгөгдөд явах байгаа. За энэ дотор ингээд төслийг эхлүүлэхээс эхлээд төлөвлөх, хэрэгжүүлэх, хяналт сайжруулах хийх гээд тодорхой тийм зүйлс дээр жишээлбэл эхлүүлэх төр төслийн удирдамж гэж юу юм бэ? Оролцогч талуудын бүртгэл гэж юу юм бэ? За төлөвлөлтийн хяналтыг хийхэд юуг анхаарах юм бэ? Ажлын бүтцийн задаргаа гэж юу юм? Яг яаж хийх юм OneNote дээр? За төслийн календар гэж юу юм? Календар дээр бид нар яг юу үүсгэх юм? Гэх мэтлэн ингээд анхаарах юмнуудыг төлөвлөгөө энэ календарын хэлбэрээр OneNote дээр хийх эсвэл Excel дээр бүр наривчлалтай боловсруулах гэх мэтлэн ингээд тус бүрд нь яриад ингээд ийм сургалтын төгсгөлд яг энэ бүтцийн дагуу өөрийнхөө компьютер дээр эсвэл утсан дээр байгаа тэр OneNote-өө яг ийм хэлбэрт оруулж тухайн төслөө төлөвлөх гол зорилготой. Тэгэхээр ингэж төлөвлөснөөр хамгийн практик хэрэглээ өндөртэй юмнуудыг эхэлж сураад тэгээд OneNote-ыг ашиглаад хэрэгжүүлж эхлэх боломж нь нэмэгдэж гэсэн. Түүнээс гадна ганцхан OneNote гэлтгүүгээр бид нар төлөвлөгөөгөө Microsoft Excel дээр хэрхэн хийх вэ? Төслийн хяналт шалгалтаа Microsoft Excel дээр ашиглаад Gantt chart-ын аргаар variance analysis хийх вэ гэдэг талаар ярина. За энийг хийхин тулд бид нар OneNote-тэй энийг интеграц хийж ажиллах улмаар энэ variance analysis-ийг тодорхой тийм бэлэн томьёо оруулсан илүү ийм автомат үйлдэлүүд энэ сайжруулсан Excel загвар дээр ажиллах зарчмаар хэрхэн хийх вэ гэдэг талаар авч үзнэ. Тэгэхээр сургалтын төгсгөлд бид нар яг энэ шиг юмнуудыг бүгдийг нэг бүрчлэн ухаад дотор нь ороод темплетэн дээр ажиллаад төлөвлөгөө гаргаад төлөвлөгөөгөө дүгнээд ингээд хаагаад дуусгах нь байна. За тэгээд таныг дараагийн бичлэгүүд дээр хүлээж бай. За тэгээ хамтдаа хэдүүлээ таны төслийн менежментийн талаарх өсөлт хөгжлийг бодитоогоор бий болгоцгоё.